Улс төрийнхээсээ илүү Монгол улсын эдийн засагт ач холбогдолтой юм том төсөл. Тийм учраас Монгол улсын засгийн газрын 14 мега төслийн хамгийн нэгд ирэмблэгдсэн ганц мод гашуун сухойтой хил дамсан төмөр замын холбох асуудал бол өнөөдөр одоо биелэлээ олж байна. Тэгээ энэ мэдээж одоо олон жилд уншсан. Тэгээд энэ одоо ажлыг эхлүүлэх нээлтийн ажиллагаа боллоо. Тэгээ маргааш нас барилгын ажил нь эхэлнэ. Тендерт одоо Хятадын 2 төрийн өмчт компани орсноос CRCC гэдэг компани шалгарсан. Тэгээ сая тэр компани захиралтай миний бие бас ганц мод дээр уулзлаа. Тэгээд ажиллаа бол ингээд цаг алдахгүй эхэлнэ гэдэг ийм асуудлыг ярьж тохирсон. Тэгэхээр бид мэдээж нэг өдөр ч гэсэн үнцэнтэй төмөр замаа одоо ашиглалтанд оруулчвал ямар ч гэсэн Монгол улс маань нүүрсний экспорт нэмэгдэх ийм боломжтой үзэж байгаа. Төмөр зам өөрөө л тээврээ хариуцсан. Ер нь бол анх гэрээ хийхдээ бол төмөр замын ашиглалтыг 50% тэнцүү одоо ашиглана гэдэг ийм гэрээндээ ийм заалт оруулсан байгаа. Ер нь бол буруу зүрх ойлголт өмнө яваад ирсэн учраас ер нь гэрээг бол олон улсын гэрээнээс гадна мөн одоо 3 гэрээг цогцоор нь хийсэн тусдаа дахиад хилцээр байгуулсан. Тэр хилцээр дээр бол нэлээд нарийн юмнуудаа бас тусгаж өгсөн байна. Мэдээж одоо энэ бүтээн байгуулалтыг одоо ялангуяа Монгол тал өөрөө бас нэлээд олон жил хүлээж аваад хийж байгаа учраас ер нь дунд нь гацах янз бүрийн одоо төвөг бэрхшээлийг арилгах үүднээс хил гайл бүхэл асуудлыг ер нь бол нэлээд одоо бодож хийсэн. Ялангуяа одоо орж ирж ажиллах хүчийг одоо тусгай бүс байгуулж ажлын саадгүй явуулах дээр хилийн цэрэг хил хамгаалах байгууллагууд үүрэг өгсөн байгаа. Гайл мэдээж одоо явуулын гайл ажиллана. Тэгээ орж ирж байгаа одоо зуурмгаас гисүүлээд арматураас гисүүлээд бүгдийг нь одоо бүртгэж яваад дараа нь одоо гайлын бүрдүүлэлт хийх ийм одоо аль болохоор энэ бүтээн байгуулалтыг одоо зогсоохгүй төвөг сад учруулахгүй үднээс бол бүх хэрэг зүйн зохицуултыг хийсэн байгаа. Яг зөвхөн ер нь зам тээврийн яамны хийх тэр дундаа одоо ажил бол ер нь зөвхөн барилгын ажлаа л хариуцсан. Зөвхөн тэр 7 цогц ажлаас бол зарим нэг худалдан авалтын ажлууд байгаа. Тухайлбал одоо хил гайлын тоног төхөөрөмж худалдаж авах энэ гэдэг бол тухайн одоо байгууллага сангийн яам тэр хил хяналтын байгууллага гайлын байгууллага өөрсдөө хариуцахаар хийж байгаа. Зөвхөн барилгын ажил дээр л тендер зарлаж байгаа шүү дээ. Яг нь жилд ер нь 30 сая тонноор бодоход бол 1-2 жилийн дотор л гэсэн юм тооцоо байгаа. Ер нь бол төмөр зам бол өөрөө хамгийн өртөг багтай тээврийн хэрэгсэл. Тэгээд ер нь төмөр зам холбогдчихвол ер нь өргөн царгаараа бол 30 сая тонн, нарийн царгаараа 10 сая тонн нүүрс тээвэрлэн гэж тооцож байгаа. Ганц мод гашуун сухойтын барилгын ажил эхлэмэгц бусад одоо бомтын хил холболтын ажлыг одоо хилцээр явуулж эхэлнэ гэж хилцээр заасан. Энийний дагуу саяны өөрөө ч асуусан Сэхэ шивээ хөрөнгийн бомтын холболт бол үндсэндээ 300 метрийн л одоо зай байгаа. Тэр 300 метрийг бид нар одоо ингээд үргэлжлүүлээд ингээд энэ ажлынхаа араас шууд өнөөдөр сая бас ширээний ардын асуудлыг ярьлаа. Ерөнхий сайд тэгээ энэ асуудлыг үргэлжлүүлээд одоо ярих үүргийг одоо бас энэ холбогдох байгууллагууд өгсөн. Тийм учраас бол энэ Сэхэ шивээ хөрөнгийн бомт бол өөрөө ч хэлдэг төрүүлээд ашиглалтанд орох бүрэн боломжтой. Сэхэ шивээ хөрөн чинь бол төр хувийн хвшлийн түншлэлээр баригдсан байгууламжтай. Нарийн цэргийн нааша хил дотроо баригдсан. Одоо бол зүгээр л 2 хил олоход 300 м. Тэнд бол Монголын компани ч гэсэн өөрсдөө хийгээл холбоцохоор юм бэл. Бид нар газар дээр нь очиж үзсэн. Бид нар нүүрснийхаа экспортыг нэмэгдүүлнэ гэж байгаа болохоор зэрэг төмөр зам ашиглалтанд ороод бид аль болохоор экспортыг нэмэгдүүлэх учраас одоо энэ автотээврийн өнөөдрийн нүүрс одоо экспортлж байгаа машинууд бол ямар нэгэн харьцлах зүйл байхгүй шүү. Нийтдээ бол түрүү ерөнхий сайдын хэлсүүгэнд бол энэ бүх төмөр замууд холбогдоод төмөр замаараа болон автозамтайгаа нийлж байж 165 сая тонн хүрнэ л гэдэг юм ярьсан. Тийм учраас бол автотээвэрт бол ямар нэгэн харьцлах зүйл байхгүй. Харин эсвэргээрээ бол одоо автотээвэр төмөр зам хоёулаа л одоо ажлын байртай байна. 5 толгой төмөр зам Монголын төмөр зам руу одоо дэд бүтц болон хөдөлгөх хүрэлтгүүнээ шилжүүлсэн. Энтэй холбогдуулаад 5 толгой төмөр замд 20 гаруй шин зүтгүүр байгаа. Дээр нь бол Монголын төмөр замд 7 зүтгүүр бий. Тэгээ зүтгүүрийн хувьд бол хангалттай. Богоны хувьд ч гэсэн нэлээд хангалттай.
шаардлагатай гэж үзвэл тавцан туугаа аавна. Тэгээд ер нь бол бид нар бол аль болохоор юу өргөн царгаар холбогдсонтой холбогдвол нутгийн гүн рүү орж байгаа учраас юу креатив вагоноор нүрсээ задгай вагоноор ачна гэсэн үг. Нарийн цариг дээрээс бол юунаас ачна гэсэн үг. Шууд нөгөө цаашаа хэдийн гүн рүү явж байгаа учраас одооны ачиж байгаа контейнероор ачна гэсэн үг. Зүгээр өргөн царгаар шууд гарч очиод нөгөө хятадын талын ганц мод дээр байгаа байгууламжид шууд хөмөрөх төхөөрөмжөөр буугаад эргээд цаашаа нарийн царгийн вагонд ачигчдаг тийм байгууламжтай юм бэл. Тэр нь л ачна. Өнгөрсөн жил бол бид нар 80 гаруй сая тонн нүрс экспортлсон шүү дээ. Тэгээд яг хав тэгээд 160 сая тоннд хүргэнэ гэдэг нь яг өнөө маргааш ажил биш шүү дээ. Бас 2-3 жилийн ажил. Энэ бүтээн байгуулалт нь бол бид нар яаж шахаад сая бол одоо 22 сарын хугацаанд хийнэ гэдэг гэрэн дээр зурсан. Гэхдээ Монгол Хятад хоёр талаас бол адил одоо хурдан барих боломжийн нөхцөлийг бүрдүүлж өгвөл үүнээс илүү богино хугацаанд хийнэ л гэж байна. Ер нь бол бид төмөр замд тонн нүрсийг одоо $8 орчмоор тооцож, ер нь хамгийн хямд өртөгтэй одоо өртгөрөл тооцоо хийж байгаа. Гэхдээ энэ бол одоо аль болохоор бид нар одоо энэ илүү гарч байгаа зардлуудаа хэмнэх юм боломжтой гэж үзэж байгаа. За яг хөө ер нь төмөр зам ашиглалтанд орсноор нэг талдаа биш хил наманс энэ ч одоо нөгөө 70 жилийн өмнө ашиглалтанд орж исэн замын үед ирээний төмөр замтай яг ижилхэн байгууламж учраас урдаасаа бол ялгаа байхгүй бид нар экспортын бачаа импортын ачаа авах боломжтой гэсэн. Барилгын материалаас эхлээд одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж аль хүний хэрэгцээтэй зүйлийг урдаасаа оруулж ирэх юм боломж олцсон бүрдэж байгаа л гэсэн. Одоохондоо бол зорчигч тээврийн талаар бол нэг шийдсэн байхгүй. Яг гэвэл эн чинь өөрөө бол анханасаа баригдсан гол зорилго бол нүрсээ экспортлох ачаа тээврийн зорилтоор баригдсан төмөр зам шүү дээ. Тэгэхээр зүгээр явандаа бол зорчигч тээврийг бол болгож болно. Гэхдээ энийг арай өөр хэлбэрээр бас шийдэх байх л гэж. Бүтээн байгуулалттай холбогдож байгуулагдж байгаа юм биш. Ер нь бол төмөр замын агентлаг гэдэг чинь хуучин байсан. Та бүгд мэдж байгаа. Тэгээ Монгол улс нэг олон төмөр замтай болж байгаа учраас төмөр замын агентлагаа шинээр дахиж байгуулж байгаа юм. Тэгэхгүйгийн улмаас нөгөө төмөр замын агентлаг чинь Улаанбаатар төмөр зам буюу хамтарсан хувьцаат нийгэмлэгийнхээ харьяанд орчихлоо зэрэг эрхэн тэр талдаа гарчаад илүү давмгай эрхэлээд байгаа учраас энэ одоо нөгөө өрсөлдөөний хууль одоо монополийн хуулийн эсрэгээр одоо энэ асуудлыг шийдэх үднээс Монголын төмөр замын агентлаг байгуулагдсан гэдэг хэлээ. Энэ бол тусдаа асуудал. Мэргэжилтэн бол хангалттай. Тэ. Зүгээр одоо бол төмөр замын ялангуяа богоо үзэгч замын анги гэдэг Өмнөгов аймгийн техник мэргэжлийн коллеж дээр ийм анги байна. Бид сая одоо өнгөрсөн 7 хоногт Өмнөгов дээр ирж уулзсан. Тэгээ ямар ч гэсэн одоо нэмж одоо мастер, техникч, одоо инженер бэлтгэх талаар санамж ичгэд зурхаар ярилцсан байгаа. Тэгээ эх 7 хоногоос одоо энэ коллежийн захирал нь Улаанбаатар хотод очино. Бид энэ хэмжээгээр одоо Улаанбаатараас одоо Улаанбаатар төмөр зам хувьцаат тэмдэглэгийн дэргэдэх төмөр замын дээд сургуулийн багш нарыг энд авчирч бас цагаар ажилуулах, аль болохоор орон нутагт бос сүүчнээ бэлдээд эндээ ажилуулах. Ер нь орон нутгийн хүмүүсийг сургаж авах асуудал хамгийн чухал зүйл гэж үзэж байна. Нүүрсний үн буухлаар өссөн үсээгүй тээврийн зардал өөрийн өртөгтэй очино. Ер нь тэгээд бүр хашиг болохоо бай гэхэд ядахта ажилтай бай гэсэн улсууд бас байна шүү дээ. Энэ бол манай жолооч нарын хувьд бол өнөө маргааштай бол нэг хашиг болохгүй байгаа ч гэсэн бид нар зүгээр байхаар одоо ажил хийжээя. Бас нэг 5 цаас нь хэрэгтэй байна л гэдэг юм дээр очиж байгаа ш. Энтэйг эвлэрч байгаа. Гэхдээ мэдээж одоо нүүрс өсөхөд жолооч нарын бас тээврийн зардлыг бас бид анхаарах хэрэгтэй.